орой яаж салнаа гэдэг мэдрэмжил төрж байна. Айгуу гоё юм. За тэгээд мэдээж хэрэг альва үйл ажиллагааг зохион байгуулахад бол зохион байгуулагчдын зүгээс бол маш их ачааллыг авдаг. Энэ удаагийн завхан 2001 оны төгсөгчдийн спортын наадмыг одоо санаачлаж зохион байгуулж явуулж байгаа зохион байгуулагчдаа бас талархаж байгаагаа илэрхийлье. За тэгээд миний хувьд бол бас их ус маань төлөөлөд ер нь зохион байгуулагчдын багт бол сум сумын төлөөлөл байгаа. Тэгээд миний хувьд бол бас анги хамт олноо их ус маань төлөөлөд зохион байгуулагчдын багт хамтарч ажиллалаа. Тэмцээнийхээ нээлт хаалт гэдэг урлагийн хүн тэгээд ингэж хамтарч ажиллаж байгаадаа бас баяртай байна. Тэгээд цаашдын тэмцээнд одоо бусад багуу сайхан багаа бүрдүүлж ирж оролцоорой гэж хүсэж байна. Тэгээд ер нь бол эх оноос тэмцээн илүү их одоо нягтаршаад илүү их нэгдэн нийлээд илүү өрсөлдөөнтэй болно гэдэгт итгэлтэй байна. Тэгээд манай их ус сумын баг 2001 оны төгсөгчд бид бүхэн бол одоо ингээ маргаашнаас эх оныхоо бэлтгэлд гарч байгаа шүү гэдгийг бас бусад төгсөгч нартаа хэлмээр байна. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд аж аргал сайн сайхныг хүсье. Тэгээ эх оныхон одоо спортын наадам дээр баяртайгаар бэлтгэлжилт одоо төгс бүрдсэн ингэ сайхан орцсон гэдгээ бүгдэнд нь амжилтыг хүсье. Бүгдэнд нь хайртай шүү. Завхан 2001 төгсөгчдийн спортын анх дугаар наадам 2 өдөр амжилттай үргэлжлээд өнөөдөр сүүлийн өдөр ингээд тэмцээн маань дуусаад найзууд маань одоо төгсгөлийн тоглолтуудаа хийж байна. Тэгээд яг энэ 2 өдөр бид нар маш олон хүмүүст хоорондоо танилцлаа. Орон нутгаас ирсэн бүх төгсөгчдөө хүлээн авч одоо халуун яриа өрнүүллээ. Тэгээд бидний энэ хөрлөлийн яг эхний цэг өнөөдөр энэ 2 өдрөөс эхлээд тавигдсан гэж бодож байна. Тэгээд алс холоос зорж ирсэн найзуудаа энэ замдаа сайн яваад очоорой. За дээрэс нэмээд бид 2 өдөр ямар нэгэн аюул хослолгүйгээр тэмцээнэ эко ийм сайхан орчинд маш сайхан зохион байгууллаа. Тэгээд энэ бүгдийн ард хамтарч ажилласан нийт төгсөгч найзуудтай чин сэтгэлээсээ талархмаар байна. Та бүгдийн хичээл зүтгэл за цаг зав одоо энэ бүх зүйл дээр үндэслээд энэ тэмцээний бид нэг амжилттай 2 өдөр зохион байгууллаа. Үнэхээр сайхан байна. Маш олон найзуудтай боллоо. Бүгдээрээ л одоо дараа хизээ хаана уулзах вэ гэдэг тухай ярилцаж байна. Тийм. Тэгээд сайхан найзуудаа баярлалаа. За завхан 2000 спортын анх дугаар наадам маань уурай сол өндөртэй сайхан болж өндөрлөж байна. Нийт баг тамирчид сайхан уулзалт нөхөрлөлийн хүрээнд тэмцээн бол сайхан болж өндөрлөө гэж бодож байна. Спортын наадам маань жил болгон зохион байгуулалтаар төлөвлөгдөж дараагийн тэмцээнээ зохион байгуулагч багуудаа сонгоод энэ тэмцээн маань улам өргөжиж олон төгсөгчдийн хамаарсан сайхан тэмцээн болно гэж бодож байна.
сайхан тэмцээн зохион байгуулж үнэхээр хөгжилтэй гоё байлаа. Үнэхээр бүр ингээд хэдэн насаар залуучих шиг боллоо. Үнэхээр ингээд би эрч хүч мэдгдсэн, үнэхээр энерги мэдгдсэн гоё өдрүүд байлаа. Олон найз нөхдөд боллоо. Олон дурсамжийг бүтээлээ. Энэ ингээд цаашдаа бид ингээд үргэлж ингээд жил болгон уулзаж би энтэйгээ ингээд дотн байхан бол одоо ингээд сум орнуудтай бие бинийгээ таних. Бид нар одоо ингээд жишээ нэг отхон суманд очлаа гэдэг отхон сумынхаа төгсөгчийг таньж гин. Одоо ингээд яруу суманд очиход яруу сумынхаа төгсөгчийг таньж гин. Ийм ач холбогдолтой айгүй гоё тэмцээн боллоо. Тэгээд босоо бичгтэн төрийн бас байгууллагынхаа удирдлагуудад маш их баярлалаа. Ийм гоё тэмцээн зохион байгуулж биднийг ингэж 2 өдөр завгүй байлгаж ийм гоё дурсамж бүтээж өгсөн гэж бодож байна. Бид ч одоо төгсөөд 25 жилийн дараа ингээ уулзж гин. 25 жилийн дараа төгсөөд огт уулзаагүй найзуудтайгаа уулзлаа. Бүр үнэхээр дурсамжтай гоё байна. Хэвээ үнэхээр гоё. Одоо ингээ бүр ингээ орой яаж салнаа гэдэг мэдрэмжил төрж байна. Айгүй гоё байна. Манай энэ тэмцээнд хөдөө орон нутгаас бас зорин ирсэн манай ангийн хүүхдүүд байна. Улаанбаатар хотоос мөн оролцож байна. Тэгээ бид бүхэн энэ тэмцээнд одоо оролцоод бага насныхаа дурсамжийг сэргээсэн сайхан уулзалт болж байна давхар. За спортын бүх төрөлд манай баг оролцож байгаа. Тэгээ ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа. Одоо энэ 2 өдрөө хүүхэд насандаа эргээд очсон юм шиг яг л одоо нэг 25 жилийн өмнөх үедээ очсон юм шиг айгүй гоё байсан. Тэгээд бүх одоо нэг Цахуун аймгийн бүх одоо 2001 оны үе тэнгийнхэнтэйгээ уулзаж танилцаж одоо ингээд 2 өдрийг болоод айгүй гоё өнгөрөөлөө. Хизээш мартагдахааргүй дурсамж гэж бодож байна да. Ингээ юуны өмнө Цахуун 2001 тэмцээнийг анх дугаар тэмцээнийг зохион байгуулсан босоо бичгтэн төрийн бус байгууллагынхаа хамтланд баярлсан талархснаа илэрхийлье. За энэ хүү 2 өдөрт спортын 5 төрөлд тэмцээн явагдлаа. Үүнд би Цахуун аймгаас 1000 км-ийн цаанаас 3 дугаар сургуулийг төлөөлж ирээд ангийнхаа хүүхдүүдтэй 25 жил уулзаагүй ангийнхаа хамтуудтай уулзж байгаадаа их баяртай байна. Цахуун аймгийн улаастай сумын нэг элдв очрын нэрмжит тухайн 1-р 10 жилийн төгсөгч 10А-гийн төгсөгч байгаамаа. Тэгээд энэхүү нөхөрсөг арга хэмжээнд найзуудтай болон нэгдэж чадсанд нь маш их баяртай байна. Тэгээд та бүгдтэй хамгийн сайхан бохныг хүсье өрөөё. За миний хувьд болохоор зөндөө олон төрлөд орлоо. Сакс, волейбол, дартсаас ихсүүлэл юм болгонд л орлоо. Тэгээд 10 жилийнхаа нэрийг гаргаж нэлээд л амжилттай оролцож байна. Үнэхээр гайхалтай сайхан болж өнгөрч байна. Тэгээд ингээд тэмцээнд оролцсон нийт үе тэнгийн найз нөхдөдөө бас тэ дараа дараагийнхын тэмцээн оролцоонд амжилт хүсье. Ирэх жилдээ бид нар айгүй сайхан итгэл найдвартайгаар эргээд дахин нэгдэцгээе. За 2 өдрийн хугацаанд ерөнхий эмчээр нь хариуцаж ажиллаж байгаа. Энэ хугацаанд ямар нэгэн бэртэл гэмтэл гарсангүй хүмүүс маань тайван сайхан үнэхээр гоё тэмцээн болж өнгөрлөө. Манай Завхны 2001 төгсөгчдийн анхны спортын наадам сая 18-19-ний өдрүүд үнэхээр гоё болж өндөрлөө. Олуулаа нэгдээд бүх аймгийн 10 жил бүх сумдын 8 жил 10 жилийн төгсөгч нар маань олуулаа ирж олуулаа оролцлоо. Их тийм хувьдаа ер нь амжилтуудыг маш сайн гаргалаа. Тэгээд одоо төгсөгчдийн бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгдээчээл гэж уриалмаар байна. Бүгдээрэнд нь энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэе. За намайг Урмаа гэдэг дэвшил сургуулийн 10 ангийн төгсөгч байна. За тэгээд одоо зохион байгуулагчдын зүгээс энэхүү одоо спортын анх дугаар наадмыг зохион байгуулж байгаад талархалтай хандаж байна. За үе тэнгийнхаа найзуудыг нэгэн дээвэр дор нэгтгэж ийм сайхан үйл ажиллагаа явуулж байгаад нэг талархаж байгаа. За тэгээд энэхүү тэмцээнд манай дэвшил сургуулийн одоо 10А 10Б бүлгийн нийт 52 төгсөгч төгссөн байдаг. За эндээс 25 6 суралцагч маань ингээд 5 төрлөөр уралдаан тэмцээндээ оролцож байгаа. За тэгээд одоогийн байдлаар шатрын төрөлд алт мөнгөн медаль, за тэгээд дартын төрөлд бас мөнгөн медаль, за охид маань ингээд алтан медалийн сагсан бөмбөгийн төрлөөр алтан медалийн одоо медалийн төлөө тоглож байна. За тэгээд нийт оролцогчдоо амжилт хүсье. Тэгээд энэ хүү үйл ажиллагаа маань бидний хувьд эхний алхам гэж бодож байгаа. Цаашдаа өшөө олон зүйл дээр хамтран ажиллах байхаа гэж бодож байна. За тэгээд бүгдээрэнд нь ажил амьдралын өндөр амжилтыг хүсье өрөөё. Баярлалаа. Төрийн бус байгууллагад бүгдэнд нь баярлмаар байна. Гэхдээ манайхан их бол сумынхан бүх хамт ирсэн
Тэгээд 2001 оны төгсөгчд ямар байдгийг гэдгийг өнөөдөр энд бүгд харж болохоор байна. Бид нар чаднаа бүтээнэ гэсэн зорилготой ирсэн хүмүүст бүгдэнд нь баярлалаа. Аз жаргал сайн сайхныг хүсээрэй дөө. Лавг дэмбэрэл таныг хүндгөрж байна. Наран гэрэл таныг хүндгөрье. Гам тулга таныг хүндгөрж байна. Сандаг сүрэн таныг хүндгөрж байна. Мөнх цэцэг таныг хүндгөрье. Тонголох сайхан таныг хүндгөрье. Тугаа өгчөд гараад ирээ нэ за. Бат шиг таныг хүндгөрье. Анх болго таныг хүндгөрж байна. Бат амгалан таныг хүндгөрье. Энх жаргал таныг хүндгөрье. Энх жаргал маань хаана вэ? За ингээд тэмцээний дүнг хин танилцуулах вэ? Тэмцээний нэгдсэн дүнг одоо танилцуулна. Ингээд тэмцээний нэгдсэн дүнг танилцуулна юм аа. Анх хоёр танд микрофоноо шилжүүлье. За шууд 3 онооныхоо шагналыг тэмцээнийг өгье. За энэ шагналыг манай тосгон сэргэлийн 1-р харамжлагын төгсөгч Сумьяд Орч маань ивент тэтгэж явуулсан байгаа. Тэгээд Сумьяд Орчхоо энэ шагналыг өгье. За түрүүлсэн анх шагналыгаа өгье. Энэ яа бүр дуурхай очих байхаа. Нөгөөтг нь гараад ирэх юм уу? Дуурч шүү дээ. Амар сул байгаад их юм. 1 2 руу. Одоо зүгээр хэлчихлээ. Ах шагнал үлээ. За ах шагналда баяр хүргэе ялгын нэг жигнүүд юм манайхаа. За эмэгтэйчүүдээс тосон 2-р сургуулийн төгсөгч Алтан Туяа Монгол Улсын соёлын төрөмний ажилтан. Байхгүй шиг үнэ. Байлгач л да яа. За. Алтан Туяа баяр хүргэе. Алан дашныг сонсъё. Энэ манайхан жоохон ядраад байгаа юм уу? Яагаад байгаа юм? Эмоцтой байя ой найзуудаа. Дараагийнх нь. За орой минь. За хэн хоёрын төвчтэй наадын сүлжээ нэгдсэн юм гарсан байна. За энэ хоёр оны намсраа арайсан. Саамаа нэг үе юм гэсэн. Нэг хасан үгээ авах ихтэй баг ихтэй авах баг. Өдөө авах ихтэй асаавын баг гэдэг байна. За шатрын зөвлөс. За шатрын эмгэгтэй дэвшил сургууль. За шатрын эмгэгтэй гурван байна. Тосон зэглэл 1-р харамжлагын их саруу. За их саруудаа өнтгөрж байна. Шатрын тэмцээн эмгэгтэйчдийн англилд 3-р өрийг тосон зэглэл сумын төгсөгч их саруу. За шагналыг энх төлгөн гардуулж байна. За шатрын эмгэгтэй төгсөгч байна. Шатрын эмгэгтэйчдийн дөрвөл 2-р ойр дэвшил Бямсурн. За таны хөндгөрье. За дурсны зураг татуулна шүү. Манайхаа байж байгаа шагнаг лавсан тамирчид байж байгаа. За ингээд чи дотох гардуулаа чи ингээд дараалалаараа манайхаа. Дараалалаараа сан гардуулаа чи. За шатрын эмгэгтэй дөрвөл 1-р ойр дэвшил сургууль Цэрэг маа.
Дэвшлийн Сэрмаа шатрын эмэгтэйчүүдийн төрлийн 1-р хувийг эзэлсэн байна. Баяр хүргэе. За манайхан дараагийнх нь ингээ шагналыг гардуулаа явчаарай. За чин тогтохын доотлын тэгээд авчид өгч. За шууд авчид ингээ яач. Дээрс нэгч. За шатар эмэгтэйчүүдийн төрөл 1-р байр алтан медалийн эзэн болсон Тамирчиндаа баяр хүргэе. За хоёроо дараагийнх нь уншчих. За шатрын эмэгтэй төрөл 3-р байр Баянтэсийн Инхбат шатрын эмэгтэйчүүдийн төрлийн 3-р байр. За Батшиг шагналыг гардуулна. За шатрын 2-р байр Баянтэсийн Үлзий очир таныг өтгөрье. Шагналыг хог дэмбэрл. Манай анх цаяа гардуулна. Мөнгө медаль шүү дээ. За. Шатрын 2-р байр шүү. Эрэгтэйчүүдийн төрөл. Мөнгө нь хаана байгаа юм бэ? За мөнгө медаль явуулаа. Шатрын эрэгтэйчүүдийн мөнгө медаль явуулаа. Солио зүүцсэн байж та хоёр маань. За яах ерөөлөөр болоо. Оо тийм солиод би энд зүгт өчгүй. За шатрын эрэгтэй аврагын алтан медаль Эдэр сумын Батсүрэн Эдэр сумын Батсүрэн шатрын эрэгтэйчүүдийн төрлийн тэргүүн байр. Шагналыг анх цаяа гардуулъя. Эрэгтэй шүү дээ. Эмэгтэй шүү дээ. За тэгээд яа олчваа. Нэг нь нүдийг аваад нэг нь нүдийг аваад явууч. Тэг тэрэн дээр дараа ингээд авчид. Яг дараа. За дараагийн төрөл, дараагийн спорт. За дараагийн төрөл. За дараагийн төрөл. Хорт ивчих шүү. Дөрвөлжин сум их чаргал. Тамирчтай босгоо тойрог хийчих шиг. Шагнал авсан хүмүүс ингээд тойроод ингээд баяр хүргээ явуулсан. За одоо. За даарцны эмэгтэй төрөл 2-р байр Дөрвөлжин сумын Пүрэвсэрэн. Дөрвөлжин сум Пүрэвсэрэн. Даарцны эмэгтэй төрөл. За даарцны эмэгтэй төрөл алтан медаль. За даарцны эмэгтэй төрөл алтан медаль Батболиг Эдэр сум. Юм уу даарц Батболиг шиг юм байсан юм шүү дээ. Эдэр сум Батболиг даарцны эмэгтэй төрөл алтан медаль. За даарцны эрэгтэй төрлийн хүрэл медаль Дөрвөлжин сум Чин тогт. За даарцны эрэгтэй 2-р байр дэвшил сургуулийн оюун болт. Дэвшил сургууль оюун болт. Лэстон. Даарц нэгийг заах. За даарцны эрэгтэй төрөл аврагын алтан медаль Улаастай 3-р сургууль Яа Батцайхан.
За дараах нь. За нэг энэ дээр нэг пауз аваад тэгэл явах хэрэгтэй. За ширээний тест эмэгтэй төрөл 3 дугаар байр Завхан мандал сумын Жаргалмаа. Завхан мандал Жаргалмаа таны нэгдүгээр ширээний тест 3 дугаар байр эмэгтэй төрөл. За төлөөлөл авах юм байна. За 2 дугаар байр төлөөлөл авчих. Завхан мандал сум цогцолмаа. Тэ цогцолмаа. Манай хоёр зөвхөн шойроо ингэ. Ястай маа. Ширээ. За ширээний тест эмэгтэй төрөл Улаастай 3 дугаар сургууль Инх Жаргал. Ширээний тест Инх Жаргал. За ширээний тест эрэгтэй төрөл. За ширээний тест эрэгтэй төрөл 3 дугаар байр Дөрвөлжин сумын Чин тогт. Ингэж явахгүй. За ширээний тест 3 дугаар байр Чин тогт. Ширээний тест. Тис шүү. Тисээ Юу юм бэ? Бэлтгэн байгаа. За 2 дугаар байр эрэгтэй төрөл Тэс сумын Инх бат. Хайр үгүй. Би одоо алтын авцаа яах вэ? За. Хайсан билээ чич. Тосон нэг. Нэгдүгээр жижигдэрүүл 1-р байр Тосон цэнгэл сум 1-р сургуулийн төвч анх хоёр. Баяр хүргэе. Заахыг тойроо юу шүү дээ. Манай зогсож байгаа. 3 сургууль зогсож байгаа. За 3 дугаар сургуулийн жагсаа зогсож байгаа манайхаа. Жагсаа зогсож байгаа дурсалтай зураг дараа болъё. Нэгдсэн журмаар бас зураг авна, дурсалтай зураг авна камерчтайгаа. За ингээд одоо дараагийн спортын төрөл бол мэдээж волейбол байгаа. Ингээд волейболын эмэгтэйчүүдийн төрөлд 3 дугаар байрыг эзэлсэн Тосон цэнгэл сумын 2 дугаар сургуулийн баг тамирчдыг хөтгөрье. За чи. Тосон цэнгэл сум 2 дугаар сургуулийн эмэгтэй баг тамирчид. За баяр хүргэе тамирчдаа. За өрсөлдөөн нэлээд ширүүн байсан. Анхны тэмцээн гэхэд бол бас нэлээд өрсөлдөөнтэй байлаа. За тэгээд энэ өрсөлдөөний дундаас одоо бас медаль барьж шалгаж хүрэл медалийг хүртэж байгаа Тосон цэнгэл сумын 2 дугаар сургуулийн эмэгтэй баг тамирчдаа баяр хүргэе. За ингээд тойрог хүчтэй тамирчдаа. Волейболын эмэгтэйчүүдийн төрөлд 2 дугаар байр мөнгө медалийн эзэд Улаастай хот 1 дугаар сургуулийн эмэгтэй баг тамирчид.
эмэгтэйчүүдийн төрөлдөө мөнгөн медалийг эзэлсэн Улаастай хот 1-р сургуулийн эмэгтэй баг тамирчтай баяр хүргэе. Баяр хүргэе. За. Волейболын эмэгтэйчүүдийн төрөлдөө тэргүүн байрыг эзэлсэн алтан медалийн эзэд Тосон Цэнгэл сумын 1-р сургуулийн баг тамирчид Хүнтүрья. Жагаа солонгойд гараад ирж. Жагаа солонгойд гараад. Зохио 2001 спортын анх дугаар наадам волейболын эмэгтэйчүүдийн төрөлдөө амжилттай өрсөлдөж тэргүүн байр алтан медалийн эзэд тодорсон Тосон Цэнгэл сумын 1-р сургуулийн эмэгтэй тамирчтай баяр хүргэе. Юу вэ нөө? Тэсэхэн бааш байгаа. Тэсэхэн байхгүй шүү дээ. Байхгүй. Босооч. Байхгүй наа. Байхгүй. Энэ дээр бол байхгүй. Ихтэй баг дээр үү? Тэ. Байхгүй. Ажигдсан юм шүү. Юу? Нэрээ. За, Тосон Цэнгэл сум 1-р сургуулийн эмэгтэй волейболын тамирчтай баяр хүргэе. Зохио 2001 төгсөлтийн албанаас зохион байгуулсан спортын анх дугаар наадам волейболын эрэгтэйчүүдийн төрөлдөө 3-р байрыг Улаастай хот 1-р сургуулийн баг тамирчид хүрэлцэн медаль өгсөн Улаастай хот 1-р сургуулийн эрэгтэй баг тамирчдыг хүндгээрье. За баяр хүргэе. За тэгээд дараад нь нэгдсэн журмаар дурсалтай зураг татуулах хэрэгтэй байгаа шүү манайхаа. Волейболын эрэгтэйчүүдийн төрөлд 2-р байрыг эзэлсэн Улаастай хот 3-р сургуулийн эрэгтэй баг тамирчдыг хүндгээрье. Улаастай 3-р сургууль. Мага. Зохио 2001 төгсөгчдийн холбоо босоо бичигдэн нийгэм дэвшлэг төрийн бас байгууллага спортын анх дугаар наадам волейбол эрэгтэйчүүдийн төрөлдөө 2-р байрыг Улаастай хотын 3-р сургуулийн хамт олон эзэллээ баяр хүргэе. За сайхан дурсалтай зураг авахулаад.
За баярлалаа. Болов эрэгтэйчүүдийн төрөл тэргүүн байрыг эзэлсэн За баярлалаа. Спортын наадам болов эрэгтэйчүүдийн төрөл тэргүүн байрыг эзэлсэн Тосон Цэнгэл сумын 1-р сургуулийн эрэгтэй баг тамирчдыг өтгөөрэй. Төгсөлтөнд дуулна байгаа. Байгаа. Төгсөлтөнд дуулна. Өөр хамгийн сүүлд. Би нэг хунт нөр Тэг. Тэргээд болчих. За баярлалаа эрэгтэйчүүдийн төрөлдөө тэргүүн байрыг эзэлсэн Тосон Цэнгэл сум 1-р сургуулийн баг тамирчдаа баяр хүргэе. Яа. Тосонгийн ширүүн байна. Энэ юмгүй 1-р байрыг эзлээ. Чангима. Ирэх жил бол одоо багуудын бэлтгэгчд дэндүү сайн хангагдаж орж ирэх баг та. За үргэлжлүүлэн спортын наадмын сагсан бөмбөгийн төрлийн шилгүүдтэй шагналыг гардуулахад бэлэн болчихлоо. Баяр хүргэе. Баяр хүргэе. Яа. Алтын төлөө, аврагын төлөө бол чиний тоглох ангарсан ш. За. Сагсан бөмбөг эмэгтэйчүүдийн төрөл 3-р байрыг эзэлсэн Улаастай хотын 1-р сургуулийн эмэгтэй баг тамирчдыг өтгөөрэй. Завхан 2001 спортын анхдугаар наадам сагсан бөмбөгийн төрөл эмэгтэйчүүдийн ангилалд 3-р байрыг эзэлсэн Улаастай хотын 1-р сургуулийн баг тамирчид баяр хүргэе. За дурсамжтай зураг авахцгаая. Шилдэгүүд зүйл юм зүрээс медалууд нь хос осороод явчих. Спортын наадмын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд мөнгө медалийг хүртсэн дэвшил сургуулийн эмэгтэй баг тамирчдыг өтгөөрье. Улаастай хот дэвшил сургуулийн эмэгтэй баг тамирчид. Яа, бэлсүрэн хос мөнгө медалтай. Дүүгээ уцаа өгч байгаа ш нэг зураг авах бас та. Зураг авъя да. Би ерөөсөө нэг ч зураггүй шаачвч биш. Тэгэж хандуу нэг дараад өгш. Камер нь оо камер нь ямар цааваа юм бэ? Ахын дуулыг аччихаар юм байна уу? Айнуугаар аччихлаа. За тэгэж голынх нь камерыг ачиж байгаа ш. Тэгээ камер л өгсөж тоо. Эндээс нэг дараа урдаас нэг дарч. За баяр хүргэе. Баяр хүргэе.
За сагсан бөмбөгийн аврагын алтан медалийг хүртсэн их усум одлоо. Тосон цэнгэл сумын эмэгтэй баг тамирчдыг өтгөрье. Тийш банер юм болчих. Баярлалаа. За, спортын ягдугаар наадмын хошоо алтан медальтан болж байгаа Тосон цэнгэл сумын эмэгтэй баг тамирчтай халуун одочдоор байна хүргэе. Гоё. Бүгд амжилт хүсье баяр хүргэе. Манай инктуя манаас алтан медаль үзсэн. За, баяр хүргэе. Манай хамаатны бүсгүй шүү дээ газар. Миний хамаатан алтан медаль авч ивэл би л авсан гэсэн үг. За. За ингээд өргөжлүүлэн спортын наадмын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд 3 дугаарыг эзэлсэн Улаастай хотын 1-р 10 жилийн сургуулийн баг тамирчдыг өтгөрье. За баяр хүргэе. За баяр хүргэе. Улаастай хотын 1-р 10 жилийн сургуулийн баг тамирчтай дахин халуун одочдоор баяр хүргэцгээе. За сагсан бөмбөг эрэгтэйчүүдийн төрөлд 2-р мөнгөн медалийн эзлэр тодорсон Улаастай хотын 3-р 10 жилийн сургуулийн баг тамирчдыг өтгөрье. За Улаастай 3-р сургууль бол хос мөнгөн медальтай болж байгаа баяр хүргэе. Гараад гарч ирэх медаль авч. За ингээ хос мөнгөн медальтай болж байгаа Улаастай хотын 3-р 10 жилийн сургуулийн найзуудтай баяр хүргэе. За бүгд баяр хүргэе. Баяр хүргэе. За үргэлжлүүлэн ясагш дөрөв шилгээ. Хин гардуулахаар хэлэхгүй бол. За тэгээ. За. Их төлгөө одоо дөрөв шилдэг тамирчин танилцсан. Энэ дөрөв. Тэгээд шагнал гардуулсан их төлгөө, цогцолмаа, шин тогтох хавцаа. За баяр хүргэе. Ямар гоё. За одоо шилдэг тоглогч нартай шагналыг гардуулахад байлуулсан байна. Шилдэг тоглогчдын шагналыг инх төлгөө, цогцолмаа, шин тогтох,
анх заяанаар гардуулнаа. Оо манайхан байж байгаа зогсож байгаа. Манайхан зогсож байж байгаа. Болоогүй байна. За ингээд волейболын эмэгтэйчүүдийн төрөлд шилдэг тоглогчоор шалгарсан Улаанстаа хот 1-р орон жилийн төгсөгч Мөгцөцөг. Оо манай доктор. За. Мөгцөцөгтэй баяр хүргье. Волейбол эрэгтэйчүүдийн ангилалд шилдэг тоглогчоор шалгарсан Тосон Цэнгэл сумын 1-р орон жилийн сургуулийн төгсөгч Энх баяр. За баяр хүргье. За үргэлжлүүлэн Сагсан бөмбөгийн шилдэг тоглогчтой шагналыг гардуулахад уйлмалсан байна. Сагсан бөмбөг эмэгтэйчүүдийн ангилалд шилдэг тоглогчоор шалгарсан Тосон Цэнгэл сум 1-р орон жил Өлзий жаргал. Энэ медалаа даажлаа байгаа бах та. За баярлалаа. Шилдэг тоглогчоор шалгарсан Өлзий жаргалдаа халуугаар ташлаар баяр хүргэцгээе. За дараагийн шилдэг тоглогч Сагсан бөмбөг эрэгтэйчүүдийн ангилал шилдэг тоглогчоор шалгарсан Тосон Цэнгэл сум 1-р орон жил Пап Магна. Бат Магнагаа хөтгөрье. За энд нэг дуу явах уу яах вэ? Яг одоо эрэгтэй алтайгаа өчөөд дуу яваад тэгээ энэ үйл ажиллагаануудаа жоохон төгсгөл рүү явахгүй бол хүмүүс маань гарч гадаг шүү дээ. Одоо шагналаа авцсан. Харин тийм шүү дээ. Тэгээ нэг дуу хоор болоод нэг жоохон дөрччээ дээ. Харин нэргүй. Дуу чи ирсэн шүү дээ. Өрөөд аваад ирсэн шүү дээ. Одоо надад шууд цахалцсан. Нэг дуу нөгөө алтан чимэг дуу бимлэлэгийг аваад ирсэн. Нэрийг дуулуулчих шээ одоо ашиг. Дорсон зүг авах уу? Бат Магна. За шилдэг тамирчин бүгдээр гараад ирээрэй. Өлзий жаргал. Мөгцөцөг байж байгаа. Хинт туун за. Шилдэгүүдэд баяр хүргье. За ингээд үргэлжлүүлэн Сагсан бөмбөг эрэгтэйчүүдийн төрөлд аваргын алтан медалийг хүртсэн баг тамирчдыг алдар шуудан шагналыг гардуулахад бэлэн боллоо. Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд аваргын алтан медалийг их сум гэхгүй. За манайхаас ерөөсөө нэг ч медаль байхгүй байгаа. Уучлаарай. Дараа жил авъя. За ингээд Сагсан бөмбөгийн аваргын алтан медалийг хүртсэн Тосон Цэнгэл сумын 1-р орон жилийн эрэгтэй баг тамирчдыг хөтгөрье. За тамирчид бүгдээрээ сайхан тойроо зогсож байгаарай. Төгсөлд нь нэгдсэн дурстай зургийг авахулна.
За сагсан өнгөө тэмцээнд зам болиолын тэмцээнд амжилттай оролцож аваргын алтан медалийг хүртсэн Тосон цэнгэл сумын эрэгтэй баг тамирчтай баяр хүргэе. Тосон цэнгэл сум 1-р сургууль. За үнэхээр ширүүн байлаа. Эрэгтэй эмэгтэйгүй хос алтан медальтай. Яах чардгүй эдгээр чинь одоо 3 каркас чухаас чардгүй боллоо. Гурван карканы яа 2 сая төгрөг яа эдний ангийг дагаа явчмаар санагдчих таашаа. За баяр хүргэе. Баяр хүргэе. За ингээд бас сайхан шагнал даваа сэтгэл өндөр байгаа баяр өрөөр одоо бэлхэн цалган байгаа хамт найзуудтай бас бидүүдийн төлөөлөл болсон нэгэн үеийн одоо сайхан найз уран бүтээлч Тосон цэнгэл сумын төгсөгч дуучин Алтан туяага өтгөрье. Дурсгалын медаль Тэс сумын төгсөгч Гэмсүрэн. Баяр хүргэе, халуун баяр хүргэе найздаа. Эдгээр сумаас багтдаг. Эдгээр сум. Эдрээс хэм байна? Манай эдрийнхэн гараад ирээрэй. За баяр. За баяр. Юу уухгүй юм бэ? Хөгжөөнд эмсэн баярлалаа. Тэгээ, бүүнөрөө зураг даруулчих. За энэ ч зогсоо. Их уул эдрийнхэн гараад ирээрэй. За. Их уул сумаас манай хөтлөх шажин төр байгаа. Тэгээ шажин төрдөө дурсгалын медаль гардуулчихъя. За баяр. Явуулчихлаа яа. Хэлж. Энэ дуунууд дараа нь явуулчих болохгүй юм байна. Тэр яг мөн гэх юм. За манайхаа явуулах одоо дараагийн үеийнч анх тоо шилжүүлэх үеийнч таа.
өргөдөө өсчихье гэдэг. Манай үеийн сайхан бүсгүүчүүдэд манай охтууд маань зориулаад уруулаа бүсгүүчүүд дуугаа зориулаач гэж хэлж байна. Бүгд болоо бодож байна. Спорт гэдэг бол талбай дээр гараад дайчин тийм ээ хор шахтаа үздэг талбай гадар ийм сайхан тохиолдог. Спорт өөрөө ийм сайхан гайхалтай. Бид ямар ч байсан 2001-ийнхаа тэмцээний эхний жилийг ямар сайн амжилттай хийж дууснаа алдаа оноо зөндөө байсан баг та бүхэн маань ойлгож байгаа. Тэгээд хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараа жилийн зохион байгуулах сургуульдаа шилжин явах тугаа өгөх юм хамгийн гол юм. За дараа жилийн энэхүү тэмцээнийг зохион байгуулах нэр хүндтэй, эрхэм хүндтэй үүргийг Улаастаас Завхан аймгийн Улаастаас сумын 1-р сургуулийн баг хамт олонд шилжүүлэн өгөх гэж байна. За нэг 2-р сургууль юм биш. 1-2-р сургууль. Улаастаас 1-2-р сургууль. За ингээд 1-р сургууль төлөөлөг гангаараа дуудаад тугаа татуулж өгөө. За ингээд 2027 Завхан 2001 оны төгсгчдийн спортын наадмыг зохион байгуулах эрхэм болоод хүнтэй өргөн хүлээн авч байгаа Улаастаа хотын 1-р сургууль, 2-р сургуулийн төгсгчдод тэмцэе. Эх оны тэмцээнийг зохион байгуулъя гэж Бамга маань өөрөө санаачилсан байна. За ингээд энэ удаа анхны тэмцээн Улаанбаатар хотод болж амжилттай болж өндөрлөж байна. Эх оны тэмцээн Улаастаа хотод болж шүү юм аа. За ингээд гангийнхаас хэлсэн юм. За сайн байцгаана уу их хүндэт найзууд минь. Тэртээ 25 жилийн өмнөх дурсамж энэ хоёр өдөр сэтэрсэн бас тоглолт гэгээн дурсамж минь хөглөгдсөн сайн өдрүүдийг та бүхэнд өнгөрүүлсэндээ баяртай байна. Ингээд энэ тэмцээнийг анх зохион байгуулсан биднийг нэгтгэж зөвхөн тэмцээн биш бидний эргэн холбоо байгуулсан найзуудаа баярлалаа. Найзуудынхаа асуусан галыг бид улам цааш нь бадаж яваа гэж байна. Баярлалаа хүнээ. Цагаат Завхан 2001 оны төгсгчдийн одоо холбооны тог одоо сайхан амжилт байна. Яа, за баярлалаа. За